Сэмэцхэн өнөөдөр хараа амт хоёрт ах トゥ хоёр эргээд уулзсан нь гэдэг бүлгийг өнөөдөр уншиж байгаа. За ах トゥ хоёр эргээд уулзсан нь гинэ. Яаков алс хол суудаг авууг ах Лабанида амьдрахаар Исав ахаасаа зүгтэн явжээ. Хэдэн жилийн дараа тэр тусдаа гарч Лабан охид болох үеэлтийгээ гэрлэв. Тэгээд тэндээ удаан хугацаагаар амьдарч өнөр өтхөн айл болжээ. Мөн ямаа, хонь, үхэр, тэмээ, илжиг нь өсөж орширчээ. Гэвч энэ бүгд байлаач Яаков маш их ганцаардаж байв. Тэр Исав ахыгаа санаж байлаа. Яаков гэр бүл рүүгээ буцаад очие гэж бодсон ч ахаасаа өгтлээ айж байваа. Түүнийг явах үед ах нь маш их ууртай байсан шүү дээ. Исав ах одоо ч ууртай байгаа болов уу? Намайг харахлаараа хөнөөхийг хүсэх болов уу? Гэр бүлийг минь яах бол бас л хөнөөх гэх юм болов уу гэж тэр тээнгэлзнэ гэж. Эцэг өвгдийнхөө нутаг руу буцаад яв. Би чамтай хамт байх болно гэж бурхан айлцсан тул Яаков ямарч байсан гэрлүүгээ буцаад очие гэж шийджээ. Исав тэр хоёрын асуудлыг бурхан шийдвэрлэж өгч эвлэрүүл чадна гэж бурханд итгэх хэрэгтэй боллоо. Тэгээд бүх эд хөрөнгөө ачааллаад гэрийнхнээ дагуулж мал сүргээ туусаар төрсөн нутагтаа буцах аянаа эхлэвэ. Замд явах зуураад тэр очиж байна гэдгээ ахтаа мэдэгдэн элч нарыг илгээлээ. Тэгээд гэртээ ойртож явахдаа Исав 400 эрийг дагуулад өөдөөс нь гарлаа гэдгийг дуулжээ. Яаков маш их айв. Тэгээд бурханд залбиран эзэн минь та надад төрсөн гэр рүүгээ буцаад яв гэж хэлсэн. Бас би сайн зүйлийг хүртэх зохисгүй хүн боловч та надад сайныг хийн гэсэн шүү дээ. Та намайг хайрлаж бүх амьдралын минь туршид тусалж халамжилсаар намайг өнөр өтгөн гэр бүлтэй болгосон эзэн. Эзэн одоо надад таны тусламж маш их хэрэгтэй байна. Намайг Исав ахаас хамгаалаач гэжээ. Исавд олон мал бэлэг болгон өгөхөөр Исав шийдлээ. Тэгээд илч нараараа үхэр, тэмээ, хонь, ямаа туулган өмнөө явуулсан ба өөртөө нүүр тулж уулзахаас өмнө Исавын уур хилэнг үүгээрээ намдаах болов хэмээн горьдлого тээжилтэй. Илч нар нь Исавд бэлэг бариад Яаков буцсан ирж байгааг дуулгацгааваа. Маргааш нь энэ олон жилийн дараа гэртээ буцаад ирж байгаа Яаков дүүгээ Исав харлаа. Ингээд Исав шийдвэрлэх сонголт хийх боллоо. 400 эрийг илгээн Яаковыг гэрийнхэнтэй хүйс тэмтэрхүү. Эсвэл Яаковын хийсэн зүйлийг уучлаад бие биенээ хайрладаг ахан дүүсийн ёсоор цааш аж төрөн суух уу? Анхандаа өөрөө ч буруу сонголт хийснээ тэр мэдэж байгаа шүү дээ. Яагаад гэвэл уган хүүгийн эрхээ аяг шөлөөр тэр арилжиж ерөөсөө болохгүй байсан юм. Исав гэрийнхнээ мал сүргээ дайждаа цуглуулв. Тэгээд Яаковын өөдөөс гарлаа. Энэ олон хүнийг хараад Яаков сүрдэн балмагджээ. Гэхдээ тэр зогтохгүй гэж шийдэв. Гэрийнхнээ байгаа газраа зогсож бай гэд ганцаараа урагш гарч ахтайгаа уулзжээ. Ах руугаа аажуухан алхах зуура өмнө нь тэр 7 удаа газар сунан мөргөв. Харин Исав дүүгийнхээ өөдөөс гүйж ирээд хоёр гараа алдлан Яаковыг тэрч авлаа. Ах トゥ хоёр хоёулаа баярлан инээж хайраар дүрэн ярилцав. Догдолсондоо тэд уйлж байлаа. Эцэст нь бие биенээ хайрлан эвлэрчээ. Дахин хамт байгаа нь маш сайхан санагдаж гин. Хоорондоо эвлэрч эв найртай амьдр гэж бурхан тэднээс хүссэн гэдгийг тэд ухаарлаа. Яаковыг харь газар явхад нь бурхан түүнтэй хамт байсан бөгөөд ийхүү ураг удмаа тэргүүлэх боломж өгөхөөр төрсөн нутагт нь аюулгүй авчирчээ гэж. Өнөөдөр тэгээ бүлээ өнөөдөр ингээд дуусчихин. Тэгээд дараагийн удаа уулзцгаая. Баярлалаа.